Бизнесээ хөгжүүлэхэд танд хэрэгтэй 5 ур чадвар. Нэгдүгээр нь харилцагч үйлчлэгчээ таньж мэдэх чадвар. Хүн болгон зориулагдсан бизнес эцэстээ хэн ч хэрэггүй бизнес болон хувирдаг. Иймээс та харилцагч үйлчлэгчээ таньж мэдэх чадвар нь та дараагийн түвшинд бизнесээ хөгжүүлэхэд хэрэгтэй ур чадваруудын нэг юм. Хоёрдугаар сошиал медиа сувгуудыг зөв ашиглах чадвар. Хэрвээ та бизнес эрхэлж байгаа бол 2-3 сошиал медиа сувгуудыг ашиглаж тус бүрт нь хөгжүүлэлтийг хийж авах хэрэгтэй. Бүх өндгөө нэг цагсанд бүх хий гэдэг үг байдаг шүү дээ. Үүнтэй адил сошиал медиа ганцхан сувгийг бүү ашиглаарай. 3-р нь контент бүтээх чадвар. Хэрвээ та өнөөдөр контент бүтээх чадваргүй бол таны сошиал медиа хөгжихгүй, сошиал медиа хөгжүүлэхгүй бол таны бизнес өсөж өргөжихгүй. 4-р маркетингийн төлөвлөгөө гаргах чадвар. Хэрвээ та маркетингийн төлөвлөгөөгүй бол маш их цаг хугацааг алддаг. Өглөө босоод юу хийх вэ, ямар пост бичих вэ, хаана борлуулалтаа хийх вэ гэж бодсоор л таны өдөр өнгөрдөг. Хэрвээ та маркетингийн төлөвлөгөөтэй байвал өглөө босоод шууд юу хийхээ мэддэг. Энэ таныг цаг хугацаа хэмтээс гадна танд сайн борлуулалтыг авчирч өгдөг юм а. Ингэснээр та бизнесээ өсгөх боломжтой. 5-р дижитал маркетингийн мэдлэг ур чадвар. Дижитал эринд өнөөдөр амьдарч байгаа бизнес эрхлэгч бид нар дижитал маркетингийн мэдлэг ур чадваргүйгээр цаашдаа бизнесээ өргөжүүлэхэд маш хэцүү хүнд байдалд орсон байна. Иймээс та өдөр бүр дижитал маркетингийн мэдлэг мэдээллийг авч чадвараа хөгжүүлэх хэрэгтэй. Тухайлбал та дижитал маркетингийн англи үг хэлхийг наад захын өгүүлбэрүүдийг мэдчих хэрэгтэй юм. Ингээд хэрвээ та эдгээр 5 ур чадваруудаа нэмэгдүүлэх, илүү олон мэдлэг мэдээлэл авахыг хүсвэл брэндээ хөгжүүлж, бизнесээ өргөжүүлэх нь 1 сарын хугацаатай сургалтанд бүртгүүлж оролцоорой. Хэрвээ та энэхүү сургалтанд бүртгүүлэхийг хүсвэл манай чатанд 5 гэсэн дугаарыг бичээрэй. Ингээд манай чатбот танд автоматар мэдээллийг хүргэх болно. Ингээд та бүхэнтэйгээ сургалтын дээр уулзсан гэдэгт итгэлтэй байна. Түр баяртай.